Нөгөө талаасаа өндөргийн зануузар бол тухайн үеийн Монголын одоо нийгэмд бол онцгой чухал үүргүүдийг гүйцэтгэжсэн. Нэгдүгээрт нь бол энэ хүн Түшээ тааны одоо гал голомтоос тодорч гарч ирсэн одоо богдж авсан дамбын хутагтын хувьд тухайн үеийн Монголын одоо шашны тэргүүний одоо ширээнд бол өргөмжлөгдсөн. Энэ хүрээндээ бол энэ Монголд одоо энэ 3 дугаар үеийн шашин дэлгэрүүлэлтийн яг оргил цаг үеийн одоо гол үүргийг бол энэ хүн гүйцэтгсэн байдаг. За тэгэхээр энэ хүний одоо гүйцэтгсэн наад захын одоо зүйлсүүдийг нэрлэх юм бол одоо энэ Монгол ам нарын одоо өмсөж байгаа энэ хувцас хэрэглэл, за энэ шашин номын одоо уншлага, ая дан, за мөн одоо энэ шашны Монголын буддизм гэж одоо тэр ялгарч байгаа тэр онцлог сайхан дэг жайгуудыг бол одоо энэ өндөргийнийг одоо боловсруулсан гэж үздэг. Дээрээс нь энэ хүн бол том язгууртны одоо гэр бүлд төрсэн алтан уургийн хүн. Мөн өөрөө тухайн үед одоо нийт монголчуудын лам багшийн хувьар бол улс төрийн харилцаанд их гүнзгий үүрэг гүйцэтгэжсэн. За энд бол монголчуудын тухайн үеийн одоо амаргүй цаг үед одоо улс төрийн гол одоо шийдвэрүүдийг гаргахад бол энэ хүний байр суурь их чухал байсан гэж үздэг.